Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл M-Book application болон M-Book Web-ээр сонсороо. 7 дугаар хэсэг. Хүсэлжин толгойгон дохиод сайн байна уу гэж мэдлэхэд бүсгүй хэсэг харж зогсож байгаад гэртээ буцаад орчихов. Тэр яахаа мэдэхгүй эргэлзэж байтал өнөөх бүсгүй гэрийнхэн үүдээр толгойгон цохуйлган та орохгүй мүү гэж чангараа суулаа. Энэ дуунаар нь хүсэлжин хашаанд орж ирээд гэрэлүн алхах зууран хашаанд додрох эд зүйлс ерөнхий байр байдлыг харан нүдэрийн бүртгэж нүдэлж авчээ. Гэрийн өмнө ирээд толгой бүхийн орлоо. Тимч байх болов уу гэж бодсон бүхэн нь энд биелэн олжээ. Тэдний заримыг нь цаасан дээр тодоор дүрсэлж бичээд эвхэж шүүгэндэн хийснэн хүсэлжин санав. Жижиг гэрийн баруун талд хизээ мэдгүй салж унах гэж байгаа гэлтэн хар ор. Магадгүй тэр анх чамин хээтэй тодонгөтөө байсан ч байж мэднэ. Гэхдээ одоо хэдийнэ тийм байхan болжээ. Харин хойморт мөн л өнгөн мэдэгдэхэн байсан хуучин хар авдар. Түүний дэргэд өрж тавьсан олон цаасан хайрцагнууд. Явсаар гэрийн зүүн тал хүртэл газраар зулж давхарлаж дэвссэн олон гудас түүний дээр хураагаагүй хөнжил дэвсгэрүүд овоолоос та. Харин бүсгүн өмнөхөн гэрт орж ирсэн хүү баруун талын орон дээр суугаад агаар дээр хөлөөн савчна. Тэрээр бүсгүйг юу ярихыг сонсохоор хэрэгт дурлан суугаа нь энэ бололтой. Басгүй түүнийг ямар нэг амттай зүйл авч ирсэн гэж хоригдсных. Гэрийн эзэгтэй өнг алдсан үржихэр даавуугаар хуучин шаазан аягаан дөргөн арчиж аваад халуун харцаа аягалж бүсгүйд барив. Хүсэлжин амсаад дэрэгдэх модон сандлаан татаж дээр гарт нь халсан аягтай цайгаан тавилаа. Эзэгтэй шүүгээний дотроос талхны сав гаргаж ирвэл толсонд хайрсан борцог дүүргсэн байжээ. Бүсгүй өглөөний цагаан хамхам уусан болохоор борцогноос нэгийг авч хазав. Тэр үнэр тэр амт бүгд нэг л танил. Яг л баг байхтан идэж өссөн амттанган олон жилийн дараа ахин амсах шиг. Хамгийн гайхалтай нь тэр амт яг л хуучных шиг юм байх шиг. Хашааны гадна зогсоод мэндэлснээс хойш орж ирээд дөрөв дэх борцгон амтрахан идэж буй бүсгүйг гэрийн эзэгтэй өнөө хүүх хоёр харан суусаар. Хүсэлжин ирсэн зорилго нь сая нэг санаа болтой. Хоолойгоо засаад сайн байна уу? Уучлаарай. Их гоё амттай бас урд нь идэж байсан юм шиг санагдаад тэгээд гэж ичсэндэн ээрч мууран гэлэхэд бүсгүй халуун дулаанаар инээмсэглэн зүгээр дээ. Манайх байнга ингэж борцог хайрдаг юм. Тэр бүр талх аваад байх боломжтой айл биш л дээ. Олон хүүхэдтэй болохоор борцог нь амар байдаг юм. Орж ирэх бүртээ нэг нэгээр нь 100-аад гарна. Хоол хөрөхгүй бол борцог ороож игжээд гэж хэлэхдээ тэр хөгжилтөө инээн. Хүсэлжинч түүнийг даган инээж дуусаад ярианы сэдвийг өөрийнхөө ирсэн зорилго руу баг багаар гулсуулан өөрчилж. Би зохиолч л доо. Хэрв та мэддэг бол хэд хэдэн ном хэвлүүлж байсан юм. Бас нэлийн хэдэн дууны үг бичсэн. Тэдгээрээс хэд болсон цөөн хэдэн дуу бий гэж хэлэхэд гэрэн эзэгтэй толгой дохивч түүнийг яах гэж ирсэн тухай асууж зөрөглөхгүй ширтэн суусаар байхаж. Хүсэлжин ахаад нэг борцог авч амандан хийхэд түрүүнээс хойш хүлээж суусан хүү тэсэлгүй. Та манай авыг хайж ирсэн юм уу гэж хава. Харин гэрийн эзэгтэй хөөрөөгөн эргэж гараад хөөш чи том хүний өдөөс ингэж вэ гэснү чамайг. Ногсон хошуугаараа дандаа дэм юм донгосч байдаг юм. Алив гар. Тэр дүүнэрээ олж ир. Машин дэргэн доогуур орчихно. Гэгэд хүү эргэн гарсаар гэрээс гарч яваа. Харин гэрт үлдсэн бүсгүй хүүгийн хэдий дэмий донгоссон гэж загнавч өөрөн мөн л энэ асуултыг асуухыг хүсэж байсан гэдг нь ээлтэй. Хүүгийнхэн асуултын хариултыг хүлээсэн харцаар өөдөөс нь ширтэн суух бүсгүйд хүсэлжин би танаа нөхрийг танихгүй гэж хэлээд аливаалах ээлдгэр нэмсгэлхийг хичээхэд гэрийн эзэгтэй санаа сая нэг амар болтаа.
Уртаар санаа алдаад сандлаасан босов. Хүсэлжин түүний энэ байр байдлыг ойлгохыг хижээн таамаглагдсуур гэрийн эзэгтэй "Тэгээд та яагаад" гэж асууж ядан байхад бүсгүй. "Би тэнд хэлсэндээ би зохиолч гэж. Тэгээд шин зохиолоо эхлүүлсэн байгаа юм. Түүгээр ном хэвлүүлэх үү эсвэл кино, видео клип яг юу ихийг хараахан мэдэхгүй байгаа л да. Гэхдээ тэр зохиол маань намайг энд дагуулж ирсэн юм. Би таныг нэг л сайн ойлгохгүй байна. Би ч ном нэг их уншихгүй л дээ. Хаа нэг заав гарвал зурагт харна. Гэхдээ дандаа солонгос кино үздэг" гэж санаа зовсон байртаа хэлээд хөмсгөн өргөлөө. Хүсэлжин "За. Тэгвэл танаас хэдийн юм асууж болох уу?" "За тийг. Та Гэлба гэж хүн таних уу?" гэж асуух тэр мөчтлөө эзэгтийн царай цаажгав. Өнөөх ээлдэг дулаан нэмсэглэл хормын дотор үгүй болж оронд нь цээж нь түүхэлцэн дүрс хийсэн уурандаа байж ядах мэт харагдана. Энэ үед түүний хамаг цус нь нүүр лүгэн юулэгдчихвүү гэлтэн царай нь хүрэнтэж хацар хөмсгний доод хэсэг нь улаан нүд нь бүлтийж аягнаас нь хизээ мэдгүй унчихгүй гэмээр томорж ирсэн. Та ингэхэд хин юм?" гэж асуухад хоолой өнгөн төрөмгөө ширүүн болж иржээ. "Би танд хэлсэндээ би бол зохиолч гэж. Тэгээд надад нэг санаа орж ирсэн юм. Гэхдээ би Гэлба гэдэг энэ нэрийг санаанаасаа зохиосон юм шүү" гэж дөнгөж хэлэхэд эзэгтэй "Худлаа яар. Та муу сайн цагдаа нарыг би мэдэхгүй гэж бодоо юу? Биднийг тайван өрөх гэж би насаараа та нараас гуйлаа. Мэддэг юм а бүгдийг нь хэлчихэд байхад хүртэл ингээд үүд хаалга манад үр хүүхдийг минь зовоогоод байх юм. Одоо зайл эндээс" гэхэд гайхсан хүсэлчин гарынхан алгыг гадна тийш харуулж хоёр тийш нь зөөлөн сэгсрэнгэн. "Би цагдаа биш ээ. Би хэлсэн штий. Зохиолч гэж. Би ямар ч хар буруу санаагүй зүгээр л зохиол бичвэрийнхээ талаар ярилцах гэж. Үхсэн зохиол мохол юугаа хуцаад хүний тархитлогоо эргүүлээд байгаа юм. Би хэлсэн шүү. Эндээс зайл гэж. Ямар хөгийн амт нь хүний хамаг амьдралыг ийм балаа юмнуудад одоо болтол чалчиж явдаг юм болоо." Ингэж хэлэхэд анхаарсан тэр ээлдэг даруй бүсгүйн дотор харин шин ил гарч ирэх шиг санагджээ. "Би Гэлбагийн талаар хинээс сонсоогүй. Хэн ч надад хэлээгүй. Би зөвхөн өөрөө энэ нэрийг бас энэ байр байдлыг нүдээр үзээгүй мөртлөө бүгдийг өөрийн мэдлгүй бичээд байсан юм. Тэгээд нөхөртөөгөө явж хагаад танаахыг хараад танаа нөхөр цагдаа юм уу те? Би өргөдөл гарганаа заа юу. Хэргийг хүн илзэг хугацаа эдийн дуусчихад байхад хүртэл эхийн минь ясыг өндөрлцүүлж яваагч нь би тэр хөө шүүхийн байгууллагынд чинь мэдэгдэнэ гэж гэр дүүрэн хашгичж эхлэв. Хүсэлжин гэрэн эзэгтэйтэй хэл аман ололцгоосон нэгэн дөнгөрсөн ойлгож болсон гэрээс гарах гэхэд эзэгтэй түүний гараас атгаад авхан тэр. Цочсон бүсгүй эргэж түүний гараас чангагч натгсан гар руу гардала. Бугуун дээр нь том хэмжээтэй олон тооны сорвнууд тадалдан байгаа нь харагдав. Харин гэрэн эзэгтэй үүнийг жүл тон "Алив нэрээ хэл хэн гэдэг хүн бичээ. Би маргааш хэсэг дээр ч очно мэдв. Би та нараас гуйсан бидтэй. Тэгэхэд одоо ч намайг тайван амьдруулахгүй өнгөрсөн жилүүдэд амссан их хохирлыг ингэж байн сэдрэж байдаг. Та нарт арга хэмжээ авахулна мэдээ" гэж хашгирсаар байхад хүсэлжин түүний гарыг арай ихийн тавиулаад өөчлөлтгүйсаар гэрээс гүүхрэн гарч одлоо. Гэрэлүүгэн буцах цамдаан дээр гарсан үдсэн бүхний мартахгүй тулд цонхнээсэн гаргаж ирсэн жижиг тэмдэглэлийн дэвтэртэн бүгдийг бичв. Өнөөх хүүтэн үг салснасан эхлээд хашаан доторх эд зүйлс, гэр доторх байр байдал хийгээд борцогны амтыг хүртэл дүрсэлж бичих санаануудаа эгнүүлэн жагсаалаа. Аль болох эмх цэгцтэй сэтгэж бүхнийг дараалтайгаар санахыг хичээсэн ч гэрэн эзэгтэн хэлсэн үгс юуны төрөнд сонирхлыг нь татаад болсонгүй дэвтрийн арын хуудсан дээр цагдаа нарт мэддэг бүхнийг хэлсэн. Хүний амьдралыг одоо болтол чалчиж явдаг. Хэргийн хүн хилцэх хугацаа хэвэдийн дууссан. Эхийн ясыг өндөрлзүүлэх. Эдгээрийг эхнээс нь туустал бичиж яваад сүүлийн үгийг хэд хэдэн удаа амандан давтан хэлж үзлээ.
Баталгаа хүчгэлээ Гэлба гэдэг хүн энэ гэрт амьдардаг хүмүүстэй холбоотой. Бүр маш сайн таньдаг. Түүнд ямар нэг муу зүйл тохиолдсон. Хэргийн учир олдоогүй. Гадны нөлөөтэй ч юуж мэднэ. Тэгэд болоогүй Гэлба бол сая миний уулзсан бүсгүн ээж. Гэхдээ тэр одоо амьд биш. Хэмээн бодсоор цонхны цаана өнгөрөх бараан амьдралын дүр төрхийг харагд сууран түүнд яг юу тохиолдсон юм болоо гэж бодсоор явлаа. Хэрв та энэ хүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшн болон Mbook вебээр сонсоор